Ердөө нэг сарын дотор тэрээр аяндаа гэр бүлийн нэг хэсэг болжээ. Аав нь Оливиагийн ачаар цуглаанууд тэр өөрсдийг нь дорд үздэг байсан хүмүүсийн өмг бардам ийдэрч чадсан гэж нэмж хэлв. Дараа нь тэр Баатар руу эргэж одоо тэр ч гэсэн ихнэр хайж хүсэх цаг нь болсон гэж хэлв. Манай залуу арай эртэн гэж хэлэхэд аав нь хөсгийг хордон татаж боломжит гэрчдийн хөвжбөрүүдийн мэдээлэлээр дүүрэн самбарыг иж гарган сүүлийн үед нэжээд алдартай олж зоосчийн санал тасарчгүй цатгаж байгаа тул энэ нь огтгийн тийм зүйл биш гэж тайлбарлав. Гэсэн ч Баатар түүний саналыг няцааж өөрт нь арай эрт байна гэж хэлв. Энэ нь аавыг нь төр өдөөж тэрээр суурших болон гэр бүлийн хариуцлагын талаар чачиж эхлэв. Дамин цонхоор харих нь ганц сонголт гэдгийг мэдчихсэн тул цонхыг хагалж эцэст нь лифтээс зогтов. Хашаанаас холбоо зогсоод тэрээр аав нь гинт сэдвэссэн тэтгэж чадахгүй байгаагаа өөртөө өгсөв. Тэрээр газар дээрх хар талбар руу доош гүзэрч ийм энгийн бодол тавтах нь өөр шиг нь хүн тансагшиж гэж тунгаан бодов. Тэрээр Өхийн Баатар байхдаа тоо томшгүй олон хүний хүнээсэн. Энэ нь өөрийнх нь хүсэж байгаагүй ч гэсэн тэрээр олон гэр бүлийг аван атсан. Өөрийгөө алуурчнаас өөр юу ч биш гэж үзэн тэрээр ийм аз жаргашийг хүртэх хэрэггүй гэж бодно. Тэрээр сэтгэлдээ ихлээд хүчтэй болох ёстой. Ба бүхнээс өмнө дорхойг асна химээ хатуу тангарагсав. Яг тэр мөчөд түүний гарт нэг ном бий болов. Түүний хуудсыг эргүүлэн тэрээр Жакийг яшныхаа дараа нээсэн манай боловсруулах шинэ нар гэж тайлбарлав. Энэ нь манай шингээхийн тал цог шаардлагагүй тул ердийн наруудаас өөр гэдгийг тэмдэглэв. Түүний зарчим нарийн цагц бөгөөд ерөнхийдөө баг манай шингээдэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч одоо даахаа аргуудтай хослуулж чадвал нэлээд үр дүнтэй байж магадгүй гэж тунгаа. Дамин цааш нь хэрэг үний сүнсний зүрхийг зөв шингээхтэй хослолбол өмнөх амьдралынхаа хүчний төвшөнд ирэн очин гэж тооцоолов. Бага зэрэг бишбиш хийх талаар бодож байтал Викторгүй чирээд түүн дээр цачин ирснийг хэлв. Энэ цачин бол өөр хинж биш Агнес байсан бөгөөд тэрээр тийм хурдан ирсэндээ хүчээр очив. Манай залуу эвгүйцэн хариулж дараагийн удаа байхгүй гэж хэлхийг Викторт тонгон шивгэнэв. Охин руу буцаж иргэн тэрээр яагаад ингэж гинт ирснийг асуув. Агнес эргэлзэж түүнээс хэзээ тусламж хүсэх шаардлагатай байгаагаа хүлээн зөвшөөрөв. Тэд эцэст нь сүүдрийн тоглоомын дүнжээнийг олсон гэдгийг ичиж хэлв. Охин некромансерийг тасралтгүй мөрдөж байгаад эцэст нь олж авчээ. Агнес түүний гарыг чангатгаж яг иймээс л түүн дээр ирсэн гэдгээ хүлээн зөвшөөрөв. Түүний нүд рүү харан тэрээр түүний бүрмэсэн дархан тал төвчээ зээлж химээ асуув. Дүрс хагас нэрштэй цонхроо шилжиж Баатар явж доошоо газар дээр хөнгөн бөөн. Гинт тэрээр өглөө иш таашаа явж байгааг асуух Викторийн дууг сонсов. Сэтгэл нь эвгүүцэж тэр түүнээс харц буруулж зүгээр л өглөө иш тусгал хийхээр харж байна гэж эвгүүцэн тайлбарлав. Гэрч Виктор өнийг шууд тавчран зогсоож хатвартай Агнесийн хүсэлтээс болоод цэмхэн гарахаар шанж байна гэж бодож хэлсэн нь буруу тав. Тэр ийм аюултай дарангуйлах бот үнэхээр нэгдэх гэж байгаа мó гэж шууд асуув. Үгүйсгээд нэмэргүйг ойлгосон Баатар түүний зөв болохыг 50 хүлээн зөвшөөрөв. Виктор хэсэг эргэлзснээ энэ удаад явахгүй байхаг хичээнгүлэнгүй. Тэр түүний ур чадварыг сайн гэдгийг мэдэрч некромансерийн дүнжин маш аюултай. Хамгийн гол нь Виконт хизээч зөвшөөрч өгөхгүй гэж тайлбарлав. Дамын нааванд үнэхээр хизээч зөвшөөрөхгүй гэдэгтээ санал нэгдэв. Тэр инээмсэвшин яг замаар нь сэмхэн гарч байгаагаа тайлбарлаж Виктор юу ч хараагүй юм шиг жижигсэх хэрэгтэй гэж тайван хэлв. Үнийг сонссон Виктор бухимдаа хаш хэрч түүний зөксөхөр урах шасхан шүрээ өргөж замирын хаав. Тэр түүнийг явуулахгүй гэж зүтгэн. Барил өхлийн хав шиг газарт хизээч явуулахгүй хэмээн занж хийж явах эсгүй гэж чанга хэлв. Викторийн өгүүлбэр дуусахаас өмнө тэр гинт хүзүүний ардаа хүчтэй цэхүүлж шууд ухаан алдан өнөв. Дамин түүний суларсан биеийг 50 барьж аваад ойрцоо ханад нозорч тавив. Хүүг зохицуулсны дараа тэр гараас хэсэрч сэрүүгийн тоглоом шигзүүл ялагдахгүй тул санаа зовх хэрэггүй гэж 50 тайшруулв. Зэвүү инээмсэгчээр тэр доргогийн мөчтийн нэгийг таслах таатай боломжтой алдаж болохгүй гэж нэмж хэлв. Тэр холдон явахтаа гараа хөвчлөлтэйгээр дасж Автэн сайн ирж өгөхөө мартаж болохгүй шүү гэж өвтөж хэлв. Дараа нь тэр өсрөн гарч хөрөх газрынхаа чиглэлд татав. Хэдэн цагийн дараа нэгэн эмэгтэй түнтэй мэдчихэр гараа сонгов. Тэр өөрийгөө Мархта гэж танилцуулв. Тэр өөрийгөө 2 дугаар зэргийн паладин гэж тайлбарлаж уулзсандаа баяртай байгаагаа хэлв. Манай хүү түүнийг маш том биетэйг анзаарч сорилтоогоор хариу мэдчихв. Гарбер хот түүний атгалж гинтийн хүчтэй байсан бөгөөд Баатар 2 дугаар зэргийн паладины хүч донд зэргийн ресерхтэй ажил төвшин байна гэж бодов. Охин жахан бүдүүлэг сонсогдож магадгүй ч ялангуяа энэ дүнжин сэрүүгийн тоглоомоор бүтээгдсэн тул түүнийг үнэхээр ирнэ гэж бодоагүй гэж хүлээн зөвшөөрөв. Дамин өөрөө ч некромансеруудад өвчтэй тал Агнесийн хүслээс татгалзаж чадаагүй гэж хариулв. Үүнийг сонсоод Мархта Агнес руу тонгож Агнес эхчүүдийн талаар юу ч мэдгүй. Тул өмнө санаа зовж байсан ч зөв сонголт хийсэн юм шиг байна гэж хэлв. Тэгээд тэр сэлмээ соглон бага зэрэг харамсалтайч яаж чадахгүй гэж хэлээд тасав. Дараа нь тэр үнийгээ Даминд гартуулан өгөв. Манай хүү үнийг гайхсан царайтай хүлээж аваад энэ юу болохыг асуув. Гэвч тэр эрийг гэрээсэн соглон
Гэсбон гэрсээр гэрсдхийг харахаар шинт нүд нь гахаж тамраа. Мархтай инэн сэжин. Энэ бос ариун сэжим гэж тайлбарлав. Тэр үнийг ширтэн дwarf тагчуудын тоод цөнгөд давцсан ховор металлоор хийгдэж сарсгатнууд бурхан шиг хүч шингээсэн байна гэж бодов. Бодход бүх ядарснаа арьж байгааг тэр мэдэрч энэ үнэхээр айхавтай ингэж баяртайгаар хэлв. Охин чин сэтгэлээсээ инээж хэрэг дарангуйж нэгдүүл цохих шагнал зөвхийг Агнес Мастрасаа гуйсан гэж дэшв. Тэгээд тэр даажинсэн аистайгаар ариун сэрмийг гадны хүнд ингэж амархан өгөх нь маш ховор. Тэдний баг шавь түнд шалтд оржээ гэж толгоон босгов. Түүнийг өгүүлбэрээ дуусгахаас өмнө Агнес түүнийг хит өсвөж нүүр нь улаан дэмий юм ярихабал гэж хичнээн сануулсан гिचэлв. Эдсэн Агнес Баатар шуу эргэж хүсэлтийг нь хүлээж асан дахин нэг удаа баярлалаа гэж хэлв. Манай хүү энэ нь том асуудал биш гэж тайван хариулаад одоогийн нөхцөл байдлын дэлгэрэнгүй тайлбарч өгч чадах уу гэж хэлв. Охин нутхан аясаар бүх зүйлийг сүйх тэрэгний дотор тайлбарлана гэж хариулаад бүх бүжиг татах шаарцгаа. Сүйх тэрэг хөдөлж эхлэхэд тэр хэдэн 7 хоногийн өмнө Юсфрийн ушинд болсон явдлыг сананд орсон. Тэнд тайлбарлагдчихгүй цорол сарвгүй алга болсон явдал гарсан бөгөөд 2 рейцер шалхахаар илгээгдэжээ. Гинт тэдний хөтөлж явсан нохоо сандарч ухарч эхлэв. Амтай хяналтгүй чичирч байгааг хараад 2 рейцер 2 сая юу буруу басныг гайхав. Яг тэр агшинд ой дөвдөж гэн гэж дахин урьсах зовлонтой дөө цорайд. Ихэндээ тэд хүн байна гэж бодсон ч гинт модон цаанаас асар том амтан гарч ирэв. Түүний бие олон хүний нүрээр бүрхэгдсэнийг анзаарсан 2 рейцер зөвхөн айдстайгаар ширтэж чадав. Одоо цагт Агнес Дүнжиний байр шиг нутгийн цэргүүд тогтоосон гэж тайлбарлав. Үүнийг сонсоод манай хүү энэ нөхцөл байдлын талаар ямар нэг зүйл сэжигтэй байгааг мэдрв. Тэр сэрүүгийн тоглоом шиг хүний туршилтын объектууд ийм амархан олдох нь ямар ч чадахгүй. Ялангуяа тэр хизээч мөр үлдээдэггүй байсан гэж дүүн шинжихээ хийв. Марахта түүний дүнхтэй санал нэгдэж Түүштабч бас энэ нь хавх байж магадгүй гэж сэжигч чагаар дуртав. Тэмэн ямар ч байсан дарангуйлах багийг явуулсаар хамуу гэж сонирхон асуув. Тэр тийм гэж хариулсан ч Түүштаб болгоомжгүй ажиллахгүй байгаач тодорхойлов. Хэрэг энэ нь хавх бол 3 өөр ордны эрэг гишүүдийг зөрчил хар цовлоржээ. Үүнийг сонсоод манай хүү гайхаж тэдэнд хангалттай ажиллах хүч байгаа юм чинь яагаад түүнийг шаардсныг асуув. Агнес эргэлзэж шалтгаан нь өөрөө болохыг хүлээн зөвшөөрөв. Түүний мастер энэ даалгаврыг хэтэрхий аюултай гэж үзээд анхандаа татгалцсан юм. Гэвч тэр заавал нэг ёстой гэж зүтгэн гуйжээ. Эцсийн мөчид шийдвэр харсан тул тэдний ордноос зөвхөн тэр болон Агнес хоёр ирж чадсан гэж мархтаа нэмж хэлв. Хэрв тэр хүлээж аваагүй бол тэр өхнийг явуулахгүй байсан юм. Бүх зүйлийг сонссны дараа манай хүү эцэст нь ойлголоо гэж хэлв. Бодолтой тэр энэ дарангуйлыг яг яаж дуусгахыг аль хэдийн мэдж байгаагаа хүлээн зөвшөөрөв. Тэр өмнөх амьдралдаа яг ийм зүйл болж том дарангуйлах баг гарч бүрэн сүрснийг санав. Үнэн хожим нь зөвхөн нэг паладны үгээр тодорхой болсон юм. Тэр паладны тэдэнд хийсэн зүйл бол багийн гишүүдийн дунд орогч байсан явдал юм. Манай бүжиг хүрэх газартаа хүрэхэд их цаг орсонгүй. Дарангуйлах хүчний бааз дотор Баатар завгүй байгаараа тэр үдийг чимээгүй тойрон харав. Тэдний нүрний аяс хараад тэр тэднийг бэлтгэсэн гэж бодов. Жаахан цааш харсны дараа тэр хідэн паладын зөвхөн доод зэргийн төвшин байгаа юм шиг санагдав. Энэ нь нордын энэ дарангуйлалд үнэхээр бүх зүйлээ зориулсныг харуулж байна. Яг тэр үед мархта түүнийг чангаар дуудаж танлуу ир гэж хэлв. Тэр шууд түүнийг хүлээн зөвшөөрч араас нь дагав. Маяхан дорч ирээд тэр дотор байгаа бүх хүнтэй хөвгөлтэй мэдчихлээ. Хуйларсан цасны шуураг ордны 2 дугаар зэргийн паладын гамбал түүнийг дахин хоцорлоо гэж хондлоо. Түүний хажууд сууж исэн 3 дугаар зэргийн рицер Диони түүнийг тайвшруулахыг хичээнэ. Охин суудалтаа сууж хэдхэн хором хаа нэгтээ зогссон гэж тайлбарлан дараагийн удаа хоцрохгүй гэж амлав. Тэр гамбалыг ааш муутэйг нь тоглоом болгож хэрэг ингэж барахсаар байвал тохондоо өрчлөөстэй болно шүү гэж сануулв. Энэ нэрийг бүрчих бухимдуулж гэр түнд энэ бас хараа хувь бүдүүсэг гэж дууддаг шарагчтаас хүлээж авдаг зан авир гэж хэлв. Үүнийг сонсоод мархтаа иш дуурж амаа татахыг сануулв. Тэр хувийн дарамжлыг өнгөрөөж боловч ордонд нь дарамжлал гаргахыг хизээч зөвшөөрөхгүй гэж тайлбарлав. Тэр хоёр мархалтаж байх хооронд Баатар Агнес руу эргэж тэр залуу хинбэ гэж асуув. Тэр түүнийг хар цасны шав хөөжөрсөн цасан шуурга ордны 2 дугаар зэргийн паладин гэж тайлбарлав. Алива тас бууш хийхгүй байгааг хараад Баатар энэ хоёр ордын хоорондоо огт таарахгүй байгаа юм байна гэж бодов. Яг тэр үед нэгэн залуу хүн майханд орж эрен бүгдэд хэрүүлээ зогсоохыг хэлв. Түүний нэрийг Санис гэдэг бөгөөд тэр Гэлбон тарчлал ордны 2 дугаар зэргийн паладин юм. Тэр тэдэнд тэр уура дүнжинд нуугдаж буй заван хар шиднүүдэд зориулах хэрэгтэй гэж хэлв. Түүний гарч ирэх нь өрөөг тайвшруулах шиг болов. Суусны дараа охин манай хүү рүү харан паладин шиг харагдахгүй байгаа тул түүнийг хэн болохыг асуув. Том биетэй охин түүнийг сэв дайман харсан гэж танилцуулав. Түүний нэрийг сонсоод гамал цочролд орж Юланы гүйцэтгэх хажигтныг ярьсан нөгөө рицер мөн үү гэж асуув. Охин урамтайгаар баталж Агнес өөрөө түүнийг эсвэлсэн гэж бахархалтай нэмж хэлв. Гинт Дионы гараа өргөн тэднийг зогсоож дарангуйлах багт гадны хүн үнэхээр нэмж байгаа юм уу гэж гайхан асуув. Охин Дэмэн бол зүгээр нэг гадны хүн биш. Тэр ордныхонд их тус хүргэж туслах гишүүний зэрэг авсан гэдгийг шууд тайлбарлав. Үүнийг сонсон залуу хөмсгөө агцснаа. Энд чинь түүний зүгээр хөсний цэрэг болгож байна гэж хэлв. Нөгөө залуу ч гэсэн дүүгийнхээ саналыг дэмжиж
Ийм чухал ажиллагаанд гадны хүн орцоо сон аюултай биш үү гэж асуулаа. Агнес нүдрага зангидэн "Үгээр юу хэлэх гээд байгаа юм бэ?" гэж ууртаа асуув. Гадны хүн нөөц зоригтой байж болно. Өмнө нь хар иж бичид ордонлоо таринууд явуулж ирсэн хэмээн залуу хариуллаа. Үнийг сонссон мархта ширээ зангидэн хэрээс хитэрч байгааг нь өөртөөөр санаалав. Махшиг охинч бас гадны хүн нэмэгдэхүйн эрсдэл авчирна гэж үзэн залуугийн талд орлоо. Залуу тэгээд манай хөрөө шууд ирэж харав. Пасатингууд буруу номтнуудыг цэвэрлэж бурхны агууг батлахаар энд байгааг тайлбарлаад түүний шалтгаан юу болохыг асуув. Дамин тэдний идэвхжийг олж авахын тулд боломжтой хариулах хэрэгтэйг ойлгоход чимээгүй болов. Тэр хэсэг эргэлцснээ хариуч хэллээ. Гэрч өгүүлбэрээ дуусгахаас өмнө нэгэн хүн байхамдаа яаралтай мэдээтэй гүйж орж ирэн таринуулууд уушийн дунд махан голом харсан тухай ичтгв. Үзэгдэсгийн дөөр газар руу шилжиж ээжигээ дуудан сүйрт унаж буй хүүхдийн цөхөрсөн нүүр харагдана. Баатар айцсандаа ахиран "Ийм аимшигтай амтэн яаж чадчихна аа" хэмээн гайхан. Гинт цэнхэр энергийн урсгал мангасын биеийг зөхөж орхив. Мангас хорч гişингэн өвдөж байна гэж орлоо. Тэр яагаад өөрийг нь зовоож байгааг гэсөөж өөрт нь хөрөхгүй байхыг санаалав. Тэрхүү хөдөлгөөнөөрөө Мангас Баатрыг зөхөж хол шидээд чамайг ална гэж ахирав. Гэвч Баатар бүжиглөө өнхас өмнө аварга охин гинт гарч ирэн түүнийг барьж авлаа. Цохилтыг хагаад тэр түнд өөрийгөө татаж ав гэж орлоо. Гамал урагш ярангүйд мархтад урагш харахыг санаалав. Мангасын биеэс аимшигтай цэнхэр хорт агаар ялгарч бүх чиглэл тархаж эхэлнэ. Хорт агаарын хорн тэдний эргэн тойрон тавс. Ургамлыг агшин зур хатав. Охин энэ бол хоор байна гэж гайхан орилж бүгдийг ариун хүчээр бие хамгаалахыг тушаав. Багийн бүсэд гişүүд шууд дагав. Гамал чангаар харааж хор маш хүчтэй тул давталгаа дуустал хамгаалалтаа бүрэн анхаарах ёстой хэлв. Гэвч тэр яг өмнө нь зогсож буй Баатрыг хараад бүрэн мэрэгжлэн доров. Тэрээр зөвхөн өөрийн ойрыг ашиглан хүчтэй хорыг түшгэжсэн тул бүх дамны нэрийг айцтайгаар дуудав. Түүнийг өрөв шалгахт Мангас сархирч "Чи бас намайг гомдох гэж байна уу?" хэмээн асууж хоолтой хайг дахин хэлв. Шууд дараа нь тэр амаа нээж хэдэн мянган хорт зөв шууд түүний эсрэг харуулжээ. Энэ бүхнийг үл харгалзсан манай хүү урагш сонгосоорч байв. Яг тэр мөчид Мангас цохоор нутгаа өргөв. Тэр сэлмээ өргөж түүний гарыг шууд нэв татглаа. Тэгээд тэр гамлаас хүйдэн өнгөөр "Намайг яагаад энд байгааг мэдхийг хүссэн үү?" гэж асуув. Залуу түүнийг гайхан харах хооронд тэр ажтой гэдэг хар иж бич нэгэн цагт түүний гэр бүлийн эдэстэд тараал хийж бүгдийг нь асухаар занж хийж ясныг тайлбарсав. Тэрээр ийм зүйл толсны дараа ганцхан хар иж бичиг алах нь түүнд хангалттай биш гэж хэлв. Ингэж хэлээд тэрээрээ усан гүнзгий түлхэж Мангасын зүрхийг нэв татхан гарыг нь байранд нь шууд хөлдөө. Дайман нэг бүрчлэн хар иж бичин устгахт хүртэл зогсгүй гэж мэдэгдэв. Ариг яс дүүжсэн цацсаар дүүрсэн хараа өрөөнд хар иж бичин дэвсрэнд инхүү асар том тал руу шигтэн. Түүний хоёр холбоотон гадаа барьж хариун баатруудад нууц газраа ичсэн. Энэ маш их уурж түүнийг орж байв. Залуу тоосон ч хүү хаан товсын цэргийг сүйтгэх эзнийхээ тушаалыг дагаж байна гэж тэднийг шаллаа. Нэг залуу нэгэн чинь чамтай ярьдаг хിവэрэ юм уу гэж асуухад ирж бичин тэднийг амаа татхыг шууд санаалав. Хаан нэгтээс сүудэр гарч ирэн хоёуланг нь барьж авч толгойг нь шалан саваа. Дижрэнд өөрийн зарц катта тэднийг чирч явуулахыг тушааж хар шидийн зан үзээ эхлүүлж болохоор болов. Гэрэлтэх ягаан бөмбөс өрөг шиштэн. Тэр эзэндээ таалагдахын тулд ариун Баатрын цогцоор хүчтэй бүтээл хийхдээ сэтгэл нь маш их хөдлөв. Шидийн удаас ашигсан залуу өмнөх тулааны Мангасыг амьлуулна. Гэвч тэр шидийн бөмбөлгөө шалгахад Дамин гэдэг залуу Мангасын нууц зүрхийг нэг цэнхэр энергийн сэлэмний цэвэртээр тайван устгаж байгааг хараад шоконд оров. Харыг бичин Дамин бол ариун Баатарч биш гэдгийг ойлгов. Түүний галзуу хүчнээс урам авч тэр Баатар нь түүний төшөлтийн шилдэг материал амьдралын дээд бүтээл болно гэж шууд шийдэв. Маргааш нь Гамас ойд хадан дээр зогсож цэргүүддээ тулааны төсөвлөгөөг танилцуулав. Тэрээр давталгааг манлайлах, төвийг хамгаалах арт талыг манах өөр багуудыг томилов. Дамин үнийг нэлээд ухаалаг стратеги гэж бодов. Энэ хооронд Агнес урталбахын орон дарталд гацсандаа гомдлоо. Үнийг сонссон Дианы түнд ирч хүчээ хэмнэхийг хэлж гол дүрийн өмнөх өдрийн тулааныг магтсан ч хадны хүн тул бүрэн итгэхгүй байгаагаа хүлээн зөвшөөрөв. Манай хүү зүгээр л мөрөө тохируулж охин залууд байршдаа буцахыг хэлв. Тэр түүнтэй маргаж хата Дамин нортны дотор хурвчийг олж авах нь харил бичин гаг нь хас татахгүй сонирхолтой байж магадгүй гэж бодон өөртөө инээмсэв. Тэр Агнесаас хөдлөх үү гэж асууж дайснуудаа яагаад ингэж их хүзэн яддаг юм гайхаж байв. Хэсэг хугацааны дараа шар үст залуу болон Гамас урагш тавшиж хөрдсөн Мангасыг цэсж орхив. Дамин тэдний шидийн цэсэн шуурганы хүчийг маш их сонирхон харна. Цас төнөвдөр унахад тэр өрөөж энэ чадварыг хуулбарж чадахгүй тул сэтгэл нь хөдлөхгүй гэж чадсангүй. Тэр өмнөх амьдарчдаа таан сэхгээ тосдож байсан ч энэ нэрх мэд зөвхөн энэ ордонд хамаарна. Түүнийг бодолд орсон байхад санис түүний хажууд ирж хожмог цасан шуурхан тэдний ордны хамгийн хүчтэй төрлүүдийн нэг гэж тайлбарсав. Энэ чадвар нь асар хүчтэй байсан ч тэд өмнөх өдөр түүнийг хэр Мангастай туршдаж явахыг харсны дараа баг зэрэг бодолтой болсон байж магадгүй юм. Манай хүү түүний зүгээс ирэхээ хараад огт тоохгүй байна гэж хэлв. Охин өргөжлүүлэн Баатрууд Мангасуудыг арай хурдан аж ахуйн түнд маш их таалагдахгүй байгааг нэмж хэлв. Хэрэг тэр байсан бол тэдний хэсэг хэсгээр нь тастаж дуус хасаа өмнө зовж байгааг нь шалгах байсан гин. Үүнийг сонссон Баатар түүнийг үнэхээр гэрлийн шав гэдгийг ойлгов. Охин түнд өчигдөр талалдж байгааг нь харсан гэж хэлв. Тэр түүнийг хар иж бичтэд маш их хасар том үзэн ядалтайг мэдэж чадсан. Тэр бүр өөрийн хит шашинлаг бартаа орохыг өрсөн ч
Тэр ариун баатруудаас залхсан тул шууд татгалзав. Гэвч хөнгөнд хэрэг орон нутагт нэгдвэл манайгийн Багтаамжийн асуудлаа шийдэж магадгүй гэдгийг ичлэв. Энэ нь түүний сонирхлыг баг зэрэг татаж охин Баатар бүр өөрийн төвчөөс хамаарч хүч авдаг гэж тайлбарлав. Нэмж дуртахад буруу номтныг алах бүрт энэ хүч нэмэгддэг. Сонирхолтой сонсогдож байсан ч манай хүү бурхны төлөө тулалдахад хараахан зөксгүй байна гэж хэлэн дахин татгалзав. Дотроо тэр сүнсний зүрхийг бүрэн шингээсний дараа манайгийн асуудлаа шийдэж чадна гэдгийг мэдчихвэ. Тэр хоёр ярилцж явахад тасар том охин Агнесийг ийм хурдаар залуугаа алтж магадгүй гэж тааж гэнэ. Энэ хооронд богиностой охин улайж саналаас нь татгалзсан тул одоо түүнийг улам их хүсэж байна гэж хэлв. Түүнийг иргэжсэн шитгэд охин өгөөш хайж цамцаа аажмаар тайж хэлв. Манай хүү өмнө нь эмэгтэй хүний хүрштэд орж байгаагүй. Тос сэрмээс хосон хэдэн секундэд түүнийг зүсэж орхив. Бүгд түүнийг гайхан харахад тэр үнэндээ богиностой охин лөө симэрчжсэн үзэгдэхгүй мангасыг чиглүүлсэн болох нь ихт болов. Мангасийн урилгыг сонссон охин гайхан эргэж харж байрцаж байгаагаа нууж чаддаг. Мангасна ингэж хэлв. Манай хүү сэрмээ бигтэн зогсож мангасын хойг хүлээж байснаас маш их чанга байна гэж хэлв. Тэр үнийг зөксөөлнө гэж хэлсэн ч үйлдэл хийсэн өмнө охин гартаа байгаа номоо далайлах. Мангасаас хүчтэй дэлбэрэн гарч түүнийг шууд зогсов. Инээмсэглсээр тэр шашнаа түгэж байгаа тул саад болохгүй хойг асав. Баатар охин зөвхөн номоор ийм хүчтэй махангаа хэмээг дарангуй чадсан шоконд оров. Тэр мөчөд Агнес болон маргатай яаран ирж дайснууд ард талаас тавтарч байгааг мэдээлв. Тэд сонсыг байршдаа буцахыг хэлв. Явхасаа өмнө охин тэд өрөөжлүүлж чадахгүй нь харамсалтай байна гэж хайхрамжгүй хэлв. Ярээ өрнүүлж бүр Даманыг 3 сарын садар судлах гихвэртэй эсвэл хийх гэж байна. Агнес тэднийг дөргөөдсөн царайтай харах бөгөөд өөр нэг охин түүнийг бэрцсэн эсхийг шалгав. Баатар өөрийгөө зүгээр хэмээн таслахаар санал болгооч. Охин Агнес бид хоёр зохицуулж чадна. Түүнд бухимлаа тайлах боломж хэрэгтэй болжтой гэж итгэлтэй хэлсэн. Цагаан өст ураг шалхаж нүдэр хатаа цэнхэр энерги бөгнөөлнө. Түүнийг харж байсан манай хүү түүнийг цэнхэр дүүсний хамгийн шилдэг шав гэдгийг санана. Тэр урагш ухсхийн мангасуудыг зүсэх цэнхэр энерги цацруулна. Тэдний бие тас чигдэж цэнхэр дүүс тэднийг үнс болгон шатаана. Таван агуу сэнгийн дундаас цэнхэр дүүр нь хамгийн хүчтэй нь болж гэгэнгийн толцоход хамгийн төвхтэй юм. Тулааны дараа багийнхан агууг хэрхэн цэвэрлэх талаар мархална. Зарим нь цувтаа явахыг хүсэж байхад зарим нь тустай багаар хуваагдахыг хүснэ. Баатар төгсгөлгүй хилцүүлгээс чирж хэд охин хоос авчирч өгөхөг санал болгооч. Шаргалаас цаасаа охин дүүтэй зэрүүлж бичсэн хоостойгоо хүрээд ин. Тэрээр Даман дуртай дөргөө нэгийг өгөөд хорсон харцаар харан очно. Хоолж байхдаа охин манай хүү тэдний жинхэнэ байн хүүрэн тоглоом гэдгийг сануулна. Даман түүнээс ягаад өөрийг нь ийм их үзэн яддаг болохыг асууна. Тэр хэсэг эргэлцнэ. Өөрийгөө түүний сүдгсэн тосхоны амьд үлдсэн хүмүүсийн нэг гэдгээ аччихна. Тэр өдөр түүний төрсөн ах нь гэртээ иргэн ирсэн байжээ. Ах нь түүнийг нөө хин нэгэн ир хүртэл гадагш гарахгүй. Чимээ гарахгүй байхыг тушаажээ. Энэ бол түүний ахыгаа харсан хамгийн сүүчин удаад. Ариун хүлэг баатрууд түүнийг аврах үед тасхан болон амьд өвтлүүд хэдийн ус басан байв. Хүрэн тоглоомын нэмэнжиг тарсныг мэдээд тэр өөрөө ариун хүлэг баатар босгоо шийджээ. Үүнийг сонсоод Даман түүний өнгөрсөн үе ямар их өвдөлттэй байсныг ойлгоно. Маргатай сүлд нь эргэн ирж цуглаан дусныг зарна. Дарангуул хүчин 5 багт хуваагдж өөр замаар нэвтрэхээ шийднэ. Гамал бүгдийг цуглуулж баг бүрийг хордон хөдөлж хоцорсон ямар ч багт таслахыг тушаана. Тэрээр энэ өдөр Юланы сүүчин өдөр байх болно гэж зарна. Яг энэ үед тэдний доох газар цаварч уулын доор ногцсон аврах том монгол руу унахад бүгд хөл алдна. Бусд нь сандрахж явахад манай хүү өнөж буй чулуунууд дээр тавин өсөрч буултаа хин. Тэрээр уулыг бүхэлдэн занг болгон өснийг ойлгох бөгөөд энэ дүнжиний орц яагаад уулын биш байсныг тайлбарна. Тэр хүйтэн инээнсвэлж Хүрэн тоглоом өөртөө зэрүүлж агуу том шарж бичгэжээ гэж бодно. Аюулгүй газарцныхаа дараа тэр ойролцоо Дианы байгааг анзаарна. Нөгөө залуу өөрийгөө эдгэхийн тулд ариун хүчийг хурдан ашиглана. Түүнийг харсан Баатар ариун хүчиг Баатруудын нэвхэр хагуу чадвараас нь болж тэднийг гişгүүртэй харьцуулахын шалтгаан эндэ гэж бодно. Богино өст залуу олон хүнээс яагаад заавал Дамантай хамт гацж байгаадаа хөндөр хог заяага хараа. Манай хүү хэрэг тийм их дургүй хабас ганцаараа цааш явахаар төлөвлөж байгаа тул Тустасын замаар явж явсан гэж тайван хэлнэ. Гэвч түүнийг эргэн явах гэж байхад залуу жадаа чанга атхан урагш хос хийж тэдний ойр цохол харигдах мангасруу цэнхэр жадаа зоон. Тэр Баатарт анхаарсаа солиулахгүй байхыг сануулж харж бичний дүнжин дотор байгаа тул ганцаараа явах нь аюултай хэлнэ. Дамиан гайхна. Дианы өөртөө дургүйг мэдэх тул яагаад тусалж байгаагийн асууна. Залуу одоо ч түүнийг үзэн яддаг гэдгийг эзэн дасангүй хүлээн зөвшөөрөгч. Хэрв тэр өхөл Агнесийн сэтгэл шархсан гэж хэлнэ. Энэ нь түүний хувьд Даманыг амьд үлдэх хангалттай шалтгаан байв. Баатар түүнийг чи түн сайн байна да гэж хариулна. Дианы шууд ичиж Дими имэр хаа болохыг ууртай хэлнэ. Түүний ингэж хариулж байгааг харсан манай хүү түүнийг өөрийн артаагаа харьцуулахгүй байж чадахгүй. Залуугийн дээр улаанаар гэрчлэх нүдтэй аврах том амтан гарч ирэн халтахад тэдний яриад тасчихна. Түүний азалхад Баатар түүнийг хурдан зам дээрээс нь татаж авна. Тоос задрмагц тэд бараг хүнтэй ажиллахан харагт хамтныг харна. Дамиан үүний хүрэн тоглоомын жинхэнэ хүмүүстэй ажиллахан хийсэн махан голом гэдгийг танина. Шаргалст залуу ариун хүчээр халдаж үүнийг өсдөхийг хичээгч задан тусах шинд ариун энергийн дарга болно. Голом түүнийг чулуун хандлуу цохиж унагаана. Шоконд орсон Дианы өөрийн ариун хүчин ажиллах байсныг ойлгоно. Дамиан оролцсон
мангасыг зүсэн унгаана. Биеийнхэн дотроос тэр хачин бөмбөг олохбоо өмнөх амьдралаас нь таних нэгэнтэй холбоотой шидэт дартуурыг шууд танина. Гожмиг устгасны дараа тэр бөмбөгийг шархалаас залаад өгч мөрдөн шалгуулахаар ордныхонд хүлээлгэж өгөхийг хэлнэ. Энэ нь ариун хүч ажилтгүй байгаагийн шалтгаан юм. Өмнөх амьдралдаа ордон шийдлийг хэтэрхий оройдож нээж асар их гар цохиул сонгосны Баатар санана. Энэ удаад тэд хайгуу эрт бэлдэж чадна. Үүний дараа Дионы түнд мэдэгдэхүйц илүү хүнд төштэй хандаж эхэлнэ. Тэр хоёр уулын гүнд нухацсан асар том агуун гүн рүү үргэлжлүүлэн явна. Өдөртгүй тэд сонстой тарах ба тэрээр юуж болоогүй юм шиг тэдэнтэй баяртайгаар мэдчихнэ. Гэвч манай хүү түүний гамлын хоолойноос барьж байгааг анзаарна. Шаргалуст залуу айн сандарч тайлбар шаардна. Яг энэ үед дүнжиний өөр нэг хэсэг дагнээс маргатай хоёр уншдаасаа сэргийж жирийн ариун хүлэг Баатаруудын ихэнх нь өснийг мэднэ. Тэднийг хариу үйлдэж үзүүлж амжихаас өмнө нэг нь ирэхдээ тэдний өмнө гарч ирнэ. Тэрээр өөрийгөө тэдний алхаар ирсэн хүрэн тоглоом гэж танилцуулна. Цагаан ус тохин тосхоныг нь сүдгсэн эзэнтэй эцэст нь нүүр тусахад уурн чангатай хүрнэ. Даман дээр иргэн ирэхэд Санис гамлыг ордныхоноос урууж өөрийнх нь шашны бүхийн гишүүд рүү хартсан гэж мэдгэнэ. Дианы шууд итгэхээс татгалзаж ямар нэгэн андуурч байх ёстой гэж зүтгэн. Гэвч манай хүү нэгэн хачин зүйлийг анзаарна. Хэрв гамал түүнтэй үнэхээр тусалсан бол энэ газар сүдсэн байх ёстой байв гэсэн хэдий ч тэрээр огт битээгүй. Толбойч үгүй харагна. Үнэнийг ойлгосон тэрээр түүнийг өөрөө урагч байна гэж зарна. Үүж явж улам эрчимжиж эвсэгтэй мөч орчиж байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэж хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзхийг хүсвэл дэлгэцэн дэх төрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж, сувгч маань заавал бүртгүүлээрэй.